За, ашгүй хаад. Хурд. За, шалгана. Өш, манай аваад доош бууж харагдав. Юм л таарсан. За ч аяг бол одоо хаж явах гэдээ ороод биш. Өш. Аваасын төрөх болоогүй. Болоогүй. Сар дутуу гэсэн бохоо. За, хөдөө гадаа сурахтай. Бүгд сайн гэлээ. Өш. Харин хэдэн литр сүү ирсэн бэлээ сүү аваад аваарай. Оо, аштай юу та. Би сүүн салгаж явна. Хей, бэрэ бор. Мянга. Аваарад ирэх үү? Энх. Чи өчигдөр өгдгөө өгстэй онгорм. Таата били. Яс, ингээ бухаад идэг штэ. бууд би юу? Тэгж ярих юм бол өчигдөр хамгийн сүүлийн тоглолтын дээр авааг орж ирэх би аваагийн нэрэд өгсөн шүү. За, битээ Та зүгээр тоглож тасал. За, тэгвэл болио. Та одоо чи өчигдөр өгдгөө өгөөгүй штэ. Онгор. ингэх юм бол ямар хэрэг вэ? Энэ байрны чи хэдэн жил суулаа? Тэргүүрээ нэг төрийн өрдгийн зүгээр. Өгч чадахгүй, авч чадахгүй. Гайгүй байлгүй. Тэгдэг юм аа. За. Ороо уйлахтайхан тоглоё заа. Мөн бусдын арьсыг амьтан мэдэх хайхан мэдрэмж. Өөр хүний арьсыг амталж үзэх мэдрэмж. Эдийн тоо нэлээд хэдэн жилийн өмнөөс боловсруулж бэлдэж эхэлсэн юм. Манай төслийн баг судалгаа сайн хийж ажилласны үр дүнд төсөл маань ч сайн төсөл болсон. Тэгээд ч та бүхний тусалцаа хөрөнгө оруулалтаар биелэх гэж байгаад би бүхэн баяртай байна. Тэгэхээр надад эхний 10% хөрөнгө оруулалтын зарцуулалт бэлтгэл ажлын тайлан тооцоог та надад яаралтай гаргаж өгөх хэрэгтэй байна. Хоёрт гэвэл танай компани энэ бэлтгэл ажил дээр сайн ажиллах юм бол та бидний хамтын ажиллагаа үр дүнтэй болох болов гэж би бодож байгаа. Би энэ талаар тайлан гаргаж өгөхийг зах хүмүүстэй үүрэг болгочихсон байх. Та санаа зовлтгүй. Буудал тогтов байз. Зүгээр сайхан байна. Уучлаарай. Өөрийн чинь ажил төрөмж байгаа бол өнөө орой таныг хоолнд өрөвөл та тасахгүй байз. Уучлаарай. Би тэр болгон болсон хүнд амьдралаа яриад байдгүй л дээ. Би олон жилийн өмнө нутгаасаа гарч гадаадд сургуульд явсан. Тэгэхэд хүү маань 3 настай байсан. Тэр сургуульд ээж маань намайг яв гэж ятгахсараа би явах л. Би сурахын хажуугаар бас сажиг 8 хийнэ амьдрахын эрхэнд шүү дээ. Тэгж яваад анх нөхөртөөгөө танилцсан. Яагаад ч юм хар илгийн хүнтэй гэрэлсэн болохоор тэнд байдаг монголчууд намайг ад үзэж хялаач хараад байх шиг санагддаг байлаа. Тэгэхэд нэг удаа цахилгаан ирсэн л дээ. Тэрэн дээр
Ээж манаас орж хүүг маань насрамжийн газар өгсөн тухай бичсэн байсан л да. Би энэ тухай нөхөртөө хэлээд нутаг буцъя гэтэл та тэр үеийн байдлыг мэдэн штэ. 3 дахь орны хүнтэй суусан болохоор манай элчингийнх нь намайг халгаагүй. Би өстө хөлөө хүрэх газар хөцөлдсөн. Данч юу ч бүтээгүй. Тэгээд л бүх юм өнгөрсөн л дөө. Надад заримдаа бүр амьдрахад хүртэл хэцүү байсан. Би сургуулиасаа ч гарсан. Гэхдээ би хизээ нэгэн цагт ямар ч байсан хүүтэйгээ уулзна гэсэн итгэлээр сэтгэлээ дэвтэж өдийг хүрсэн. Хүний зовлон гэдэг чинь дорд оросол ундраад байдаг юм байл. Миний хан надад их тусалсан. Харамсалтай нь тэр маань бурхан болсон л доо. Би харанхуй нөхрөл унчих шиг болсон. Гэхдээ би заавал эндээс хүүгээ олж заавал уулзна. Баахан дэмий зовлон тоочод бүр таныг залхаачлаа. Та намайг уучлаа. Ханастай өөртөө чинь адилхан бид нар ажил төрөл гэж явсаар байгаад амрах чөлөөгүй л явдаг болсон. Харин өөрийг чинь анх ирэхэд ухтаж яваад салхинд гарч сайхан эрүүл агаарт явъя гэж бодож байсан. Ажил төрлийн байдлаас болоод амжсангүй. Ойлгож байна. Хүүгийн чинь хэн гэдэг гинэ?